Сайн байцгаана уу? Одон дор суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Уран зургийн дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид хоёр музейд яагаад нүцгэн ирчүүд байдаг вэ гэдэг сэдвээр ярилцах гэж байна. За энэ дугаарыг маань хамтран ажиллагчаар Future of Lifestyle Tokyo аппликейшн болон Одмондрын маань алтан гишүүд ивент тэтгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 гэсэн хос төлгөөнөөр та бүхэндээ хүрч байна. За студид урлаг судлаач Амина, хөтлөгч Урнаа хоёр ажиллаж байна. За Аминада энэ өдрийн мэндийг хүргэе. Синдром арчоо бас гайхалтай болсон очсон хүн болгон бас өөрийгөө нь одоо магтан биширч байна лээ. Тэгээд баяр хүргэе. Маш их баярлаа. Маш олон хүний хүч хөдөлмөрөөр арталтай бараг 50 хүн ер нь ажилласан гэж хэлж болно. Нийт артистууд болон хамтран ажилласан багийнхан бас волонтеруудтай амар баярлж байна. Яа өстө нэр нөгөө ингэдэж штэ. Даваа гарцсан чи одоо яг нөгөө нэг шоунаас өмнө болохоор юу гэж бодож байсан бэ гэхээр үгүй ер нь заавал урлагийн талаар хүн болгон мэдэх албатай юм уу? Энийг ингэж том арга хэмжээ болох ямар шаардлага байсан юм бэ? Боли дахиж юм хийхгүй шүүгээд. Даваа гарцсны дараа хэвчээ нүгэлтэй бодол ороод ирсэн. За тийм. Яа 4 сард дахиад. За амжилт төрсөе. Баяр хүргэе. Маш их баярлалаа. Тэгэхээр одоо нөгөө урлагт төвтөрлөгтэй байлаа орё. Урлаг төрөлхтсөн эсвэл археологийн олдруудын нөгөө нэг хувц сунараас ч одоо маш их мэдээлэл авдаг, тухайн үний нөгөө зэрэгдэв байдаг юм уу, маш олон деталлуудыг авдаг те. Харин нүцгэн байхаар бас одоо яг яадаг юм бол яагаад нүцгэн байгаа юм бол гэдээ одоо олон асуултууд орон гарч байна. За бид нар урд урдныхаа нэвтрүүлэг дээр болохоор жишээ нь сайхан эмэгтэй хэм гэж хэмбэ гэдэг ч юм уу те. Ер нь ихэвчлэн эмэгтэйчүүдийн гоо сайхныг дүрсэлсэн тиймэрхүү нүцгэн дүрслэлүүдийг бол ярилцсан. Ерөнхийдөө хэрвээ санаж байгаа бол палеолитийн Венера те нөхөн өрчхөн эрхтнүүдийг нь маш том тодорхой дүрсэлсэн байна гэдэг ч юм уу. Книдийн Афродита гэдэг грекийн баримлыг харах юм бол тэрэн дээр Кало Кагатия гэдэг ойлголт явж байгаа буюу нөгөө Платоны маань хэлсэн эрүүл бие саруул ухаан оршин эртний грекчүүдийн хувьд хизээж сайн болон сайхан гэсэн хоёр ойлголт хоорондоо тусдаа байгаагүй. Мэдээж энэ ийм сайхан биед сайн тэр оршихуй, сайн сүнс юу гэдгийг те ийм сайн ухамсарл байж таарнаа гэж бодож исэн тухай. За эрүүлээд дараа нь сэргэн мандалтын үеийн бидний хамгийн сайн мэдих Венера Менделсон гэд Боттичеллигийн зургийг харах юм бол мөн л хүний хүнлэг шинж чанарыг илүү магтандуулсан байдаг ч юм уу. За тэгээд ер нь ихэвчлэн эмэгтэй хүний нүцгэн дүрслэлийг хараад ахаар бид нар нэг хид хідэн тулгуур ойлголтууд байдаг. Тэр нь юм ариун тэ эмэгтэй хүний тэр нүцгэн байдлаар илүү ариун сайхныг бэлэгдэж байгаа гэдэг ч юм уу. Тэгэнгүүт сая би синдром орчоо тэр Густав Климтийн талаар ярьж байсан. Тэгээ Густав Климтийн талаар урд урдны нэвтрүүлэгт та бүхэн маань бас санаж байгаа. Хэрвээ Густав Климтийн Бетховены фриз гэдэг нэг зургийг наваад үзэх юм бол нөө фриз гэдэг бол одоо хан тааз юм уу хан дээвэр хоёрыг холбож байгаа нэг дундлын юм хэсэг дөрвөлжингүүдийг хийлээд байгаа байхгүй юу? Одоо хэсэг тууцсан дөрвөлжин гэсэн үг. Тэгэхээр би зургийг авчираагүй ерөнхийдөө урд уртныхаа нэвтрүүлгээс санаж байгаа. Тэгэх юм бол Густав Климт ч өөрөө 20 дугаар зууны их үед амьдарч байсан учраас нүцгэн бие гэдгээр шал өөр утга буюу нөгөө нэг ариун, сайхан, сайн зүйл, сайхан биед оршин энтер гэсэн утгыг биш. Харин айгүй хүн төрлөختөн хувцсгүй ингээд сул дорой байна, нүцгэн байна гэд ядарсан байна гэдэг шал өөр утгыг агуулад ирж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь нүцгэлэлт гэдгээр те бид нар болохоор нүцгэн ингээд шууд нөгөө нэг болдгоо сэдв байна гэж бодоод байдаг шнэ. Гэтэл маш олон тийм символ буюу бэлэгдлийн утгуудыг агуулж болох юм. За тэгэхээр ямар ч тач урлагт маань ингээд төрөл жанр гэж байдаг. Ер нь энэ жанр гэдгийг бас зөвхөн төрөл гэдээ орчуулахаар жоохон учир дутагдaltaй гэж магадгүй. Гэхдээ нөгөө жанр гэхэр энгийнээр хэлэх юм бол бид нар юу яриад байгаа вэ гэхээр хөрөг зургийн жанр гэж болно тийм үү? Байгалийн зургийн жанр гэж болно. Яг ямар сэдв дээр яг ямар одоо гол дүр гаргаж ирээд яг юуны талаар юм бэ тий? Тэгэнгүүт тэрэн дээр хөрөг зургийн жанр гэж болно, байгалийн жанр гэж болно, батальны буюу зөвхөн дайн дүрсэлдэг тий? Тийм жанрууд байж болно. Ер нь дүрслэх урлаг ямар ч урлаг дээр ямар төрлөөр юм хийж байгаа юм бэ? Чи яг ямар жанрт хамаарагддсан юм бэ гэдэг асуултууд үргэлж байдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар new гэдэг жанрыг хөндөж ярих юм. Тэгээ за new гэдэг жанр болохоор зөвхөн л Францын одоо nudit гэд нүцгэн гэсэн үгнээс гаралтай.
Тэгээ нүцгэн биеийг одоо алдаршуулъя гэдэг те нүцгэн биеийг алдаршуулъя гэдэг. Энэ маань нүцгэн биеийн гоо сайхныг алдаршуулъя гэх юм бол бид нар 20 дугаар зуунаас ихэн тэрнээс өмнөх юмыг магадгүй ярих бах. Тэр үед бол нүцгэн биеийн гоо сайхан буюу тэр сайнч бай, сайханч бай ийм ойлголтуудыг за сайн, сайхан, төгс, хэмжүүр гэсэн ойлголтуудыг бид нар оруулж ирсэн. Түүнээс хойш болохоор арай өөр болоод явцсан байх нь тий. Тэгэхээр ердөө нэг хэдхэн жишээн дээр энэ хувьсал маань яаж явагдсан талаар үцэцгээе. Багш тий үцэцгээе. Яалтчгүй 7 хоногт 2-3 лекц ордог болохоор нэг юм багш шиг өгнөд суудсан байдэн шүү. За эртний грект за яг физи мизигээл айгүй алдартай нөгөө нэг грекийн Афины Парфенон энтрий чинь босгосон мундаг баримлчд байсан. Тэр мундаг баримлчдын нэг нь одоо ер нь ингээд грекийн классик сонгодог үе гэж байдаг байхгүй юу? Манай ерний өмнөх 5-аас 4-р зууны үе. Тэгэд тэр сонгодог буюу философи, урлаг бүхэл юм ингээд төгс дээд хэмжээндээ хүрсэн гэж эртний грекчүүдийн өөрсдийнхоор нь үздэг тийм үе. Манай ерний өмнөх шүү дээ тий. Тэгэнгүүт тэр сонгодог үеийн гол философи нь юу байсан бэхээр яг ер нь бол грек хүмүүс өөрсдөө ингэж боддог байсан маа. Бид нар хорвоо ертөнц өөрийн гэсэн одоо космос буюу энэ дээр сануулаад хэлэхэд нөгөө космос гэж сансар гэж байгаа шүү дээ. Косметик гэдэг үг гэдэг шүү дээ. Тий. Бодол нүрийн бодолтой шүү дээ. Тэр чинь яг нэг гаралтай үг байхгүй юу? Ямар утгаараа космос гэдэг чинь өөрийн гэсэн зөв тогтолтой зүйл байгааз косметик буюу бидний ингээ хөөрхөн болгож байгаа гоо сайхны эд хэрэгсэл шүү дээ тийм. Тэр чинь биднэрт зөв тогтол авчираад байгаа байхгүй. Бидний царайг зөв зохистой болгоод байгаа байхгүй. Тэгэхээр грекчүүдийн хувьд бол ер нь юм болгонд өөрийн космос байгаа. Юм болгонд тэр нүүрний будганд ч байх нь байна. Тэр хорвоо огторгуй ертөнц гэдэг тэр зам одон оронд ч гэсэн байх нь шүү дээ. Тэгэнгүүт энэ том космос, энэ том өөрийн гэсэн зөв тогтолтой энэ орчлон ертөнцийн нэгийнхэн жижигхэн хэсэг нь хүн юм аа. Гэхдээ хүн бас өөрөө энэнд ингэж зохицож явж байгаа юм аа гэд. Тэгэхээр грекчүүдийн домогт дандаа л ингээл бурхтынхаа эсрэг ингээл баатрууд нь гарч ирдэг ч гэсэн эцсийн бүлэгтээ яг л тэр зөвнөлийн дагуу дуусдаг шүү дээ. Эдипик сансан ч тэр ер нь энэ баатруудыг хараад ах юм бол дандаа л нэг цаанаасаа бичигдсэн хууль буюу цаанаасаа энэ ертөнцийн хууль гэдэг тийм захирагдаж дуустдаг. Гэхдээ грекчүүдийн нэг одоо авчирсан маш том зүйл нь юу вэ гэхээр манай нөгөө Сократ маань. Сократыг бол эсэргүүний нэг тийм философч байсан гэдгээр бид нар мэдэх баг. Гэхдээ Сократыг уг нь нөгөө олон бурхантай шашинтай хат чинь чи шашнаа өгөөсглээгээд нэг хоёр төрлийн ялаар яллаад ямарчсан цаазлахаар болдог шүү дээ. Тэгээ Сократ болохоор би та суугдах боломж байсан боловч өөрийнх нь үзэл бодол нь би ингээд төр засгийнхаа хуулийг үнэлж дээдэлдэг юм чинь цогтхгүй гэд одоо төр засгийн хуулиас гадна Сократ яг тэр нэг юм космос тэрэндээ баригдчихж байгаа аахгүй юу. Тэгээ эсэргүүний хүн бас биш байхгүй юу. Тэр чинь өөрийн гэсэн юм зарчимтай. Тэгээ зарчмынхаа дагуу төр засаг хэрвээ навдад цааз яал олгосон бол тэгээд би насаараа ингээд энийг үнэн зөв гिचээд одоо цаазлахгүй байвал ингээд өөрийнхөө ихтгэлт зүйлээс ингээд зөрсөн болно үстэй. Зарчмын дагуу хөглөж ирж байгаа юм тий. Зарчмын дагуу тэр хүн тэгэхээс зугтах боломж бол зөндөө байсан тий. Оролдож болно шүү дээ. Тий. Тэгээд Сократи маань нэг юм хэлсэн их зөвөн үг бий заяа. Энэ бол одоо хоёуланд нь бол зөвөн сонсогдсон. За юу гэж хэлсэн бэ гэсэн чинь манай ерний өмнөх 5 дугаар зууны Сократи үг шүү. Аратан бус хүн болж төрсөн нь ерөөлтэй юу? Эмэгтэй биш, эрэгтэй болж төрсөн нь ерөөлтэй юу? Варвар биш, грек болж төрсөн нь ерөөлтэй юу? Грекээр болж төрсөн нь ерөөлтэй юу? Тий. Айгуу зөө. Эхнийх нь за яг хөө нэрэл аратан бос хүн болж төрсөн нь ерөөлтэй юу гэсэн чи цаашаага баг алаад байдаг шүү. Гэхдээ аргагүй нөгөө нэг эрэгтэй хүнд магадгүй илүү философоор явах тий ахугаас хол байх тэр боломж нь энэ нийгэмд илүү бүрдсэн байсан учраас одоо тэр тий тэр чинь нэг их нэртэй нөхөрхөн түүх байгаад байдаг ш. Тэгтэр нь загнаал чи одоо
мөнгө олдгоо гэлгүй. Угсаа ямар ч ихнэр загнаа үздэг мөнгө олохгүй тэгснэ ингээл тухай амьдралын утга учир юу хүн гэж юу юм уу гэж гарч. Тэгээ Сократын ихнэрийг бол аягуулсаа ойлгож байна. Тэгээ энэ бол Сократын 3 өгүүлбэртэй ер нь хүний identification буюу хүн төрөлхтний нөгөө хүн буюу би бусдаас юугаараа ондоо юм бэ? Одоо ёстой нөгөө грек эр хүн юугаараа бусдаас ондоо юм бэ гэж нөгөө ондоошил гэдэг зүйлийг хамгийн анх хүндчихсэн байхгүй юу? Ер нь грек философийн одоо яг энэ сонгодог үеийн Сократын гаргаж ирсэн том проблемуудын нэг бол хүний талаарх. Хүн лөө анхаарай. Урд нь бол за бурхад гэж юу юм ертөнц хаанаас үүссэн тий энэ болооны талаар ингээд ярьдаг байсан бол Сократ болохоор хүн лөө анхаарч эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэд яг энэ философийн үетэй давхцаад одоо хүмүүс надаас асуугаад тийм философи урлаг хоёр хоорондоо хамааралтай юу гэд. Тэгэл яг энэ философийн асуудал хүн рүү анхаарч исэн энэ үед Поликлет гэх юм бэх яг тэр баримлч маань өөрийнхөө баримлуудыг хийжсэн. За тэгээд Поликлет маань юу хийсэн бэ гэхээр эрэгтэй хүний биеийг пропорцонд оруулсан гэж хэлэх үү. Зөвхөн цаадах чинь нэг юм канон гэдэг нэртэй юм зохиол бичсэн байхгүй юу? Канон буюу одоо яг dig энтер гэж орчуулдаг байгаа. Dig жай гэдэг ч юм уу тий. Ямар ч гэсэн нэг тийм ийм байх ёстой гэсэн нэг юм стандарт гэж л орчуулдаг байгаа юм л та. Канон гэдгийг тэнгууд ямар ч дүрслэх урлагийн салбарт бол өөрийн гэсэн канон гэдэг. Энэ зүйлийг ингэж дүрслэнэ. За тэнгууд Поликлетийн канон болохоор эрэгтэй хүний биеинд хамааралтай байсан байхгүй юу? Нүцгэн эрэгтэй хүний биеийг одоо яг математикийн пропорцийн дагуу гарыг нь хөлнөөс нь одоо ийм те ингэж тэгж дүрслэнэ гэсэн тийм маш нарийн одоо математик тооцоололтой одоо хасаа мандал тэрэг айгуусаа ярих байгаа. Харьцаатай ч юм уу тий ер нь айгуу тийм нарийн тооцоололтой одоо юу дүрслэхээр ингэж заасан. Тэгээд гэхдээ харамсалтай нь яг тэр нарийн одоо нөгөө тооцоолол нь тэдэн сантиметр гар тэдэн сантиметр хөл гэдэг юм нь биднэрт төдийлөн одоо канон бол бүтнээрээ биднэрт үлдээгүй. Гэхдээ Поликлет өөрийнхөө бичсэн номыг баримлаараа баталгаажуулаад Дорифор гэдэг баримл биднэрт үлдээсэн. Хүрэл баримл. Дорифор гэдэг бол сүүлд археологчид энэ баримлыг олсны дараа өгсөн нэр жад баригч гэж байгаа байхгүй юу? Ер нь for гэдэг нь ямар нэг юмыг үргэж байгаа ч юм уу, барьж байгаа ч юм уу, нэг юмыг ингээд зөөж явж байгаа л гэсэн утгатай греког. Тэгээ Дорифор гэхээр жад барьж байгаа гэдэг тийм жад барьсан маш сайхан эрэгтэй хүний бие. Жад баригч юм байна шүү дээ тий. Жад зөөгч тий. Тэгээд тэгэнгүүтээ энэ дээр болохоор ингээд бүх эрэгтэй хүнийхээ тэр биеийг ингэж нарийн хэмжээстэй өгөөд нэг юм контрапост гэдэг юу төрүүлсэн. Контрапост гэдэг арга ашигласан. За тэр контрапост буюу нөгөө нэр нь хиазм гэдэг арга байгаа. Энэ яах вэ гэхээр хүний биеийн одоо бүх жин нэг хөл рүүгээ илүү одоо өгөгдөн. Нөгөө нэг хөл нь биеийнхээ жингээ өгөн тийм бүх жингээ. Тэгэнгүүт яаж яах вэ хэрэг хэдүүл энэ дэлгэцэн дээр байгаа бүтээлийг харангууд одоо урд нь бол ингээд яг хүний хөдөлгөөнийг шийдэх хэцүү байсан байхгүй юу? Гарын дээшээ өргөж дүрслэх юм уу? Хөлийн урагшаага яг хуу грекийн бүр урдны дүрслэлүүдийг харах юм бол нөгөө биеийг нь ингээд амар юм юу ингээд айгүй юм таг одоо хөдөлгөөнгүү ингээд яг уртлаасаа харцсан баримлуудыг дүрслэнгүүтээ зөвхөн зүүн хөлийг нь урагшаага гიშгэж байгаа юм шиг дүрслэхийн тулд баруун хөлийг нь арай богинох нь зүүн хөлийг нөгөө арай урт байж ээж нөгөө хүн урагшаага алхаж байна гэдэг мэдрэмжийг өгдөг байсан байхгүй юу. Тэгэнгүүт энийг Поликлет маань болохоор яаж шийдэж байгаа гэхээр тэр хиазм буюу контрапост гэдэг байрлалаар шийдэж байгаа. Хүл мүлийн нийш тийшээ саргунуулаад авах хэрэг байхгүй. Энд чинь бас нэг юм саргунж байгаа хөдөлгөөн биш байгаа байхгүй. Ингээд зүгээр нэг гой залуу гэж зогсож байна тий. Тэгэнгүүт зүгээр л нэг хөл рүү нь биеийнх нь бүх жинг өгж байгаа болохоор чинь нэг нөгөө за зүүн хөлөндөө хэрвээ жингээ өгсөн байх юм бол баруун мөрөн нэг жоохон ингээд дээшээгээ болох жишээ нэ тий. Ингээд нэг тийм одоо хүний биеийн дээр нөгөө ингээд X зурчиж байгаа юм шиг тийм байдлаар байрлуулж эхэлсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ нь эргүүлээд ямар дүрслэх урлагийн эффект авчирдаг вэ гэхээр хөдөлгөөн байгаа. Одоо хүн гэдэг юм хөдөлгөөнтэй буюу нэг юм
модон хөшөө баримл шиг тийм үү бүр ингээд чулуун баримл гэдг нь мэдэгдэхгүйгээр хүний биеийн хөдөлгөөнийг авчиж байгаа. Гэтэ ямар ч нөгөө гар хөлн ингээд ийш тийшээ хөдлөөгүй ч юм уу ингээд сарваагаагүй учраас бүдүүлгээр хэлэхэд сарваагаагүй учраас нөгөө нэг грекчүүдийн хүсэж байгаа зүй тогтол гэдэг философи нь үлдчихэж байгаа юм. Тэгээ юугаас хардаг нөгөө хитрхи амар гар хөлийн хөдөлгөөлөөс ам хамрыг муриалгаад авах юм бол хөдөлгөөн байхын хувьд байна. Тэгсэн мөрчлөө нөгөө тайван тэгээ тогтвортой зүй тогтолтой гэдэг философич алга болчих шүү дээ. Тэгэнгүүт ийм зөвхөн л зүгээр нэг зүүн хөлөнд л тэгээ ингээд жингийн ингэж хүний биеийн жинг өгсөн байдлаар ингээд дүрсэлснээр бүхэл бүтэн философо аваад үлдчихэж байгаа гэсэн үг. Энэ ер нь айгу яг хэдүүлээ зураг харах юм бол жоохон сонирхолтой. За тэгээд тэгэхээр бид нар нөгөө эмэгтэйчүүдийгээ ярихдаа ингэдэг штэ тэгээд за нөгөө санаж байгаа бол Книдийн Афродита за нөгөө юу яжсан Афродита бурхныг дүрслэх гээд нэг юм тухайн үед баг бие үнэлэгч гэмээр гитэр мэрэгчлээ тийм бүсгүйгээр дүрслээд нөгөө нэг юу н буруутдаг баримлч нь буруутдаг энэ төр гэл тийм түүх ярьжсэн. Тэгэнгүүт энэ дээр болохоор эрэгтэй хүнийг нүцгэн дүрслсэн байгаа байхгүй юу? Тэгэд баримлч нь буруутаагүй л дээ. Сая харлаа. Тийм байна. Энэ бас янзын сайхан баримл юм шүү бас тий. Тэгээ манай эртний өмнөх гэж бодоход лайв маань явахгүй дэлгэцээ харж чадахгүй байгаа уучлаарай. Тийм за. Бүх зургуудаа юу яадаг вэ тий? Өгдөг вэ тий? Энэ нэр нь янзын сайхан баримл нэр. Тэгэд энэ ууг нь одоо 1757 онд олдсон юм. Тэгээд нэгэн сүлд гэхдээ энэ нь болохоор хуулбар байхгүй юу? Одоо Неаполийн музейд байгаа. Тэгээ ер нь ууг нь бол хүрэл баримл байсан юм байна л та. Тэгээ хүрэл баримл байсан гэдгийг нь яаж мэддэг вэ гэхээр толгойнх нь одоо үсэнд нь тийм амар нарийн ширхгүүд байхгүй. Хүрлээр бол тийм амар нарийн ширхгийг бас хийх боломжгүй. Тэгэхээр яг анхан ориг хувилбар нь бол хүрэл баримл байгаад дараагийнх нь бас суур муурыг нь харахаар ч гэсэн хүрэл баримл байсан гэдгийг мэдэгдтiin. Тэгээ хуулбарууд нь болохоор одоо үлдсэн. Тэгтээ бас сайн хуулбар үлдсэн гэх юм уу. Ер нь нөгөө Грекийн маань яг ориг баримлууд үлдээгүй шүү дээ. Ихвчлэн яг үлдсэн л дээ гэхдээ маш ховор дээ. Ихвчлэн л дандаа Ромын хуулбарууд л үлдсэн байна. За тэгэхээр энэ дээр эрэгтэй хүнийг дүрслэхдээ яаж ийн вэ гэхээр бүх зүйлийн хим химжүүр бол хүн юмаа гэдэг нөтер Сократын маань гаргаж ирээд байгаа. Яг нэг юм инээдтэй грекчүүдийн философчдын хооронд маргаан байсан байхгүй юу? Нөгөө хэрвээ хүн төрлөختөн бүгдээрээ нөгөө кентавр буюу одоо морь бөхстэй хүн цээжтэй байсан бол ер нь эсвэл зөвхөн кентаврууд энэ ертөнцид амьдардаг байсан бол бурхан ч гэсэн кентавр байх байсан биз дээ гэд. Зөвхөн адуу энэ ертөнцид байдаг байсан бол бурхан ч гэсэн адуу байх ёстой биз дээ. Гэтэл хүмүүс яадаг вэ гэсэн чинь бурханыг хүнийхээ дүртээ төсөөлдөө шүү дээ. Тэгэхээр энэ бас нэг грекийн философийн нэг том чухал зүйл юм. Ер нь хүн бол бүх зүйлийн хэмжигдэхүүн юм аа гэж байгаа юм. Тэгэхээр энэ хүн гэдэг ойлголтыг аягүй чухалд авч үзээд хүний бүр физик эрүүл биеийг нэг талаас бас практик талаас грек бол одоо дайн тулаан ихтэй хүчрхэг эрхтэйчүүд байх хэрэгтэй зүгээр л нэг спарт гэл хот улсыг бодоод үзэлдээ тий ингээд төрсэн хүүхдүүдийг цасан дээр тавьчих жишээний тий тэгээ хин амьд гарна тэр хүүхдийг нь л авч үсгэнэ тэгэхээр нөгөө хоёрын хооронд ийм сул биетэй төрсэн хүүхд мөхд хэрэггүй тусгай хэрэгцээд хүүхд мөхд хэрэггүй бүтэнгийн ингээд тэр чинь нөгөө ам гарах тэмцэл нь айгүй өндөр байсны л одоо илрэл байхгүй тий сул дорой нэгнийгээ тэр нийгмээрээ ингээд авч явах чадвар байхгүй тэгэхээр зүгээр бүгд амар тэмцэж байх хэрэгтэй гэдэг. Тийм учраас тийм тэмцэл өндөртэй нийгэмд чинь одоо цоо эрүүл бие маш хэрэгтэй тий эх орноо хамгаална хот улсаа хамгаална тийм практик талаас ч гэсэн ер нь юм хүчрхэг эрэгтэйчүүд маш чухал байсан. Тэгэд олимпийн наадам ч юм уу өөр юм том наадмууд боллоо гэж бодоход эсвэл нас барагстайгаа бас үдэж явуулахдаа булшин дээр нь барилддаг барилдааны ёслол энэ төр гэж байсан байхгүй. Тэгэд тэр болгоныгоо хийхдээ бол нүцгэн гарч ирдэг байсан байхгүй эрчүүд нь. Тэгэхээр тэр бол нөгөө гой сайхан хүчрхэг хамгаалагч те эх оронч үед энэ тиймэрхүү эрэгтэй хүний хүчийг одоо бардамлыг гоё утгаараа харуулж байгаа тийм бахархууштай зүйл
болж байгаа. Тэгэхээр энэ поликлетийн яг энэ дорифор дээр бол эрэгтэй хүний яг тэр хүчрхэг талыг нь буюу төгс ийм талыг нь магтан дуулсан ийм одоо математикийн хувьд төгс пропорцтой баримл гэж үзэж байна. За ингээ хамтран ажиллаж байна. Зарлаа. Бас хоёрдугаар тэгвэл ер нь одоо энэ баримлуудыг хараад байгаа. За эдгээр бол одоо нөгөө Микеланжелогийн Дэвид Мэвдтэй ч юм уу те одоо яг нэгт утгааргүй гэж одоо хэлэх нь бас юу юм. За хоёрдугаар тэгвэл биеийн пропорцийн хувьд нөгөө бас хэд яг булчинлаг бас биш те. Нэг тийм гоё яргаа бий байгаа байхгүй. Тэгээ бас дайнд оролцож чадхаар бий байгаа зү те. Нөгөө нэг юу энд ямар ч дүрм үйлчилж хахад те. Ямар ч нөгөө юу байхгүй гэдэг үлээ. Одоо нөгөө юм хэрэггүй болчин байхгүй байгаа байхгүй. За гоё зураг үзүүлсэнд баярлалаа. Нэвтрүүлгийн ивент итгэгчээр Future of Lifestyle Tokyo application маань ивент итгэн ажиллаж байна. Тэгэхээр Tokyoтой жолоочд маань он дуустал Tokyогоор зогсоолын төлбөрөөр төлбөртэй 10% хөнгөлөлт идэх, за дата ирэх, топ мотор сүйрчилгээний хөнгөлөлт, power bank түрээслэх эрхүүдээс өөрсдөө яг шаардлагатайгаа сонгож авах юм боломжийг өгч байгаа юм байна. За мөн одоо Petrovis, Sod Монгол, M-Oil, Eco Oil зэрэг шатхунд түгээх станцуудаар үйлчлүүлэхдээ Tokyo кредит ашиглан төлбөрөө зээлээр төлөх юм боломжтой юм байна. Одоо зөвхөн шатхуун авахтай зээлээр авчих юм байна л да. За тэгэхээр энэ нь бол одоо зөв зүйлтэй хэрэгтэй үедээ л ашиглах. Тэ бензин бол хэрэгтэй үедээ л авч таах. Одоо ийм ашиг тустай дижитал зээл та бүхэнд бас санал болгож байгаа юм байна. Тэгээд Tokyo кредит үйлчилгээг ашиглан бүх супермаркетууд болон шатхуун түгээх станц зэрэг Tokyo Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах энэ дижитал зээл юм байна. За бэлэн мөнгө болгон гарах боломжгүй ба за яг гол одоо нэг хэрэгцээ шалтгаан одоо хэрэглэсийн шаардлагагүй зүйлд мөнгө үрхээс одоо сэргийлэн хэрэглээндээ ингэж ашиглах боломжийг бүрдүүлсэн 100% дижитал зээлээ гэсэн байна. Одоо машинтай хэрэглэгчид зогсоолын төлбөр, татвар торгуул, даатгал, цахилгаан машин цэвэрлэх зэрэг бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэж байна. Тэгэхээр та бүхэн Tokyo дээрээсээ одоо машин гэсэн зэсийг бас одоо жолоочд маань нэлээд сонирхож үзвэл тэ одоо ашигтай хэрэгтэй олон зүйл байгаа юм байна гэж ойлголоо. Тэгээд Tokyo аппликейшнийг ер нь бол ингээд бас заавал татсан байж ивэл одоо тэ төлбөр тооцоо төлөхийн тэнд ер нь маш олон хөнгөлтүүдийг бид нэр эдэлдэг. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.tokyo.cg юм гээд та бүхэн маань авч болно. За мөн аппликейшнаараа мэдээж авч болно. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань ивент итгэж жолооч нарыгаа бас дэмжиж ийм гоё зээлийн зөв зохистой одоо ийм зээлийн үйлчлэгийг нэвтрүүлсэн танаа хамт олонд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Нөгөө нэг гоё Америк кинодэр гарч байгаа юм шиг болох нь шүү дээ. Орчин уйлэг гэх юм уу гоё. Тийм фьючеристик мэдрэмж нэрээ авлаа шүү. Ашгүй дээ. За маш их баярлалаа Токидо. За ингээд поликлетийн хувьд бол хэрвээ поликлетийн дорифор гэдэг баримлын хувьд харах юм бол хэдүүлээ сая зөв тогтол, тогтвортой байдал, математикийн пропорц гэсэн онцлог шинжүүдийг ярьсан тийм. Гэтэл сонгодог үе гэдэг чинь дууснаа. Ер нь гоё юм тэгээд хурдан дуустдаг шүү дээ. Манай ерний өмнөх 5-аас 4-р зуун боллоо. Нөгөө нэг грекчүүд маань философтоо өөрсдийнхөө үзэл бодолтой шинжилэл хийх ёстой гэдгийг ойлгож байна. Одоо нэг философи удаан тэр ертөнцийг барьж одоо чадахгүй байна. Одоо ер нь нэг юм философийн тухайн үеийн философийн сүрэл гэж байдیں۔ Бид нар дандаа л өрнийн хэрвээ түүхийг харах юм бол нэг үедээ нэг шин юм бодож олоод яг энэ бол гарц юм а гэж яагаад дараагийнх нь үеийн заавалчгүй тэрийг нь үүсгэдэг байхгүй. Тэгж доошоо өөр юм руу ордог тий. За тэгэхээр тэр өөр юм руу орсон үе нь бол эллинизмын үе гэж төрөлх хурлын төвхөнд нэрлэгддэг. Эллинизмын үеийн хамгийн алдартай баримл болохоор Лаокон ба түүний хүүхдүүд гэд. Надад бол Дорифороос илүү Лаокон таалагддаг. Энэ хэдэн оны үеих гинэ? За яг аль үеих гэсэн? Эллинизмын үе. Тийм. Лаокон маань одоо яг оныг нь яах юм бол манай эртний өмнөх 1-р 100 гэж байгаа байхгүй юу? Оо, тийм үү. Тийм. За. Тийм манай 1000 хэдэн зуугаад бол авчих гэж бодохгүй юу? Манай эртний өмнөх дээр явж байгаа. Чадахгүй нэ. Яа, энэ бүр үнэхээр гоё баримлаа. Тэгэнгүүт
Поликлетийн дорифор маань ямар гоё тайван зогсож илаа тий, ямар гоё зүү тогтолтой тогтвортой зогсож илаа. А гэтэл энэ Лаокон болохоор эртний грекийн домгийн дагуу болохоор Лаокон бол Аполлон, нэг хувилбарт нь Аполлон, нөгөө хувилбарт нь Посейдон бурхны бөө байсан. Тэгээд гэтэл Лаоконы хийсэн хэрэг нь болохоор зарим их сурвалжуудад дурддгаар яг Аполлон бурхныхаа сүмийн өмнө эмэгтэй хүнтэй харилцаанд орчиж байгаа юм. Ер нь бол эн чинь өөрийнхөө амьдралыг тэр чигт нь өөрийнхөө бурхан тахилтаа зориулах ёстой тийм одоо үүрэг авсан бөө учраас эмэгтэй хүнтэй хувийн харилцаанд орж болохгүй байсан байхгүй юу. Тэгээд тэр тусмаа сүмийнхаа өмнө тийм үү. Тахилын сүмийнхаа сүмээ буцарлаа хаялаад тийм. Тэгээ үүнийхээ дагуу шийтгэгдсэн гэдэг тэгтгэн. Тэгээ шийтгэл нь юу байсан бэ гэсэн чинь Лаокон маань Трой хотын байхгүй юу. Тэгвэл яг нөгөө Троийн дайм болж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө грекчүүд чинь Трой хотынхныгоо ингээд бөөнөрөө эзэлсэн байгаа тий. Бүсэлдсэн байгаа. Гэхдээ Трой бол дотроосоо маш сайн хамгаалалттай. Тэгээд дээрэс нь уусны ундраг, хоолны их сурвалж бүх юм Трой хот дотор байгаад байсан учраас грекчүүд орж чадахгүй 10 жил болсон байгаа шүү дээ. Эзэлж чадахгүй. Зүгээр бүсэлдсэн гадаа нь байгаад байдаг. Тэнгүүтээ эцсийн бүлэгтээ грекчүүд маань болохоор ямар арга бодож олсон бэ гэхээр за модон морь хийчи, том морь хийчи, тэр модон морин дотор нуугдчихи. Тэгээд энийг зүгээр нөгөө Афина бурхны өргөл юм шүү, Афина бурхных юм шүү гэд худлаа цуу тараачигээд. Гэтэл Лаокон болохоор Трой дотор тэр хот дотор яг тэр үед байсан. Тэнгүүтээ мэдээд исэн байхгүй юу? Энийг ерөөсө дотгошоогоо оруулж болохгүй. Тэр чинь бас нэг бөө учраас далд ертөнцийг бас хардаг байгаа шүү дээ. Тэгээ ерөөсө болохгүй гэсэн чинь нөгөө нөхдүүд болохоор оруулна гэдэг. Тэнгүүд Лаокон болохоор юу гэсэн байхгүй юу? Жад авж агаад тэр модон морийг нөгөө ингээд хутгалдаг байхгүй юу? Ер нь бол тэнгүүд дотор нэг хүн гэд нөгөө хутгалуулж байгаа нэг цэргэнлээлгүүд эдэд ингээд дуурна шүү дээ. Тэнгүүд та нар харж ийн үү гэдэг уг нь нөгөө энэ дотор юм цэргүүд байгаамаа гэдгийг ингэж батлах гэжсэн үннийг мэдчихсэн бөө тэгсэн чинь аваачаад нөгөө Аполлон бурхны ч юм уу, Посейдон бурхны ч юм уу ямар ч байсан бурхны шийтгэл нь Лаокон дээр буугаад өөрийнхөө одоо эцсийн захиасыг ард түмнээ аврах байсан тэр үе мөчөнд таслагдаад далайгаас хоёр аимшигтай урт юм могоон юм мангасууд гарч ирээд Лаоконы хоёр хүүг эхлээд боомлоод тэгээ дараа нь Лаоконыг өөрөг нь боомлоод алчихсан байхгүй. Тэгээд тэгэнгүүт тэр талаар домог маань энэ баримл дээр ингээд яг үхлийнх нь мөчийг дүрсэлж байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор нөгөө ер нь энэс өмнөх грекийн баримлуудыг харах юм бол тийм нүцгэн бий байгаа. Гэхдээ тэр нь маш юм тогтвортой. Бүр нүүрнийх нь хувьд юм сэтгэл хөдлөлгүй байдаг бол эллинизмын үеийн энэ баримлыг хараад ахаар бүр нүүрэн дээр нь тэр одоо хүүхдүүд нь нас орж байгааг одоо өөрийнхөө үхэлтэй цуг ингээд мэдэрч байгаа энэ ч маш их аимшигтай сэтгэл зүрхний өвдөлттэй байгаа тийм. Тэгэхээр энэ их сэтгэл зүрхний өвдөлт энэ их одоо тэр өвдөлтийг ингэж илэрхийлж гаргаж байгаа гаргалгаа нь зөвхөн царайгаар нь биш мөн энэ өвдөлтийг тэр сэтгэлийн өвдөлтийг биеийнх нь булчин шүрмсний ингээд аимшигтай ачаал авсан байдлаар ингэж харуулж байгаа байхгүй. Тэгэхээр амар ингээд гонигтай ингээд царайлцсан байгаа зэрэг ингээд нэрээ харах юм бол нөгөө өвхлийн өмнөх царай юм шиг. Тэгээд одоо царайнаас гадна маш олон хөтөлбөрүүдийг бас зэрэг хийж байгаа. Тэгээд үнэхээр гайхамшигтай бүтээл юм аа. Тэг яг тийчгэнж байгаа тий. Би Ромд энэ бүтээлийг үздэг байхгүй юу? Сайхан жир юм. Харин тэг Ромд ингээд яг үзээ байжсэн чинь манай Маякс нөхөрлөхгүй шүү дээ. Хурдан яв гэсээр байгаа. Би нэг 2 минут л харж зогссон байна. Ямар ч юм 2 минут. За ингээд ер нь грект маань болохоор нүцгэн биеийг ингээд янзаар дүрсэлж ясан байх нь тий. За тиймээ дундад 100-д юу болсон бэ? Дундад 100 гэдэг бол одоо эртний грекийн дараа Христийн шашны эхэн үе буюу 1-ээс 3 дугаар зууны дүрслэлүүд гээд тэгээд бид нар дундад 100 гэхээр 5 дугаар зуунаас хойших юм ер нь 5 6 дугаар зуунаас хойших юмыг ярьж байгаа. Ер нь за 8 дугаар зуунаас хойших юм да. Яагаад тэгэхээр тэр чинь нөгөө Ромын эзэнт гүрэн 2 салаад тий зүүн баруун болонгуудаа зүүн Ромын эзэнт гүрэн бол одоо л бид нар Визант гэж нэрлэдэг байгаа болохоос ш өөрсдийнхөө одоо дүрмээр Ромын өөрсдөө Ромчууд гэж нэрлэдэг явж л байсан. Тэгэхдээ үзэл бодол нь солигдож байгаа.
нөгөө нэг грекийн философийн сургуулиуд чинь хаагдж байгаа юм, христийн шашин тархаж байгаа юм. Тэгэхээр энэ ч дахиад нөгөө нэг ертөнцийн үзэл нь маш томоор өөрчлөгдөж байна гэсэн үг. Нөгөө олон бурханд итгэхээ болж байна, ганц бурхантай болж байна, тий. Ингээд европчуудын түүхэнд маань ингээд бүх юм үзэл бодол нь өөрчлөгдөд христийн шашин дэлгэрч байгаа, тий. За энэ христийн шашин дэлгэрээд ингэнгүүт нөгөө биеэр гаргаж исэн махан биеийг анхаарч исэн тэр грекчүүдийн анхаарал төдийлөн чухал биш болж байгаа байхгүй. Христийн шинтэй хүний хувьд чинь эсэргээрээ одоо энэ махан биений хүслүүд чинь бидний ингээд сүнслэг хүслүүдийг ингээд дараад идэг те. Бидний хвчлэн махан биенийхээ хүсэлтэй болоод ингээд олон нүглийг үйлдчихдэг. Тэгэхээр махан биеийг бүр юу яах биш одоо бүр эсэргүүцэх бол биш зөө. Жишээ нь энэ нөгөө оршуулгын ёслол дээр мэдэгддэг шүү дээ. Христийн шинтэй хүмүүс айгуу гоё австай байдаг тий. Айгуу гоё авсанд тэгээ заавалчгүй газар бултаа хизээч одоо чандралтгүй шүү дээ. Энэ нь яаж байгаа вэ гэхээр нөгөө би болохоор бас л бурхны бүтээл учраас амар хүндэлдэг байхгүй юу? Тэгтээ нэгдүгürt одоо тэр сүнс сэтгэл нь араас нь нөгөө биегээд гуравдагч зүйл нь явж байгаа. Тийм учраас биеийг тодорхой хэмжээнд хязгаарлаж явах хэрэгтэй, байнгын мацаг барьж явах хэрэгтэй гэдэг ингээд биеийг хязгаарлаж, биеийн хүслүүдийг хязгаарлаж байгаа байхгүй. Сүнсэндээ саад болоод байгаа болохоор зарим талаар. За тэгэхээр шашны хувьд, христийн шашны хувьд биеийн тэр одоо гоё сайхныг үзүүлэх нь төдийлөн чухал биш болж байгаагийн улмаас зөвхөн одоо шашныхаа түүхтэй холбоотой нүцгэн биеүүдийг дүрсэлж болж байгаа юм. Хэвээ мэдчихвэл. Тийм. Тэгэхээр тэр нэг хэдхэн моментууд байгаа. За хамгийн сайн бидний мэдэх магадгүй Адам, Ева хоёр маань хамгийн анхны одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн маань Деважингаас эдийн цэцэрлэгээс одоо хөөгдөж байгаа. Тэгээд яагаад хөөгдөж байгаа вэ гэхээр тэд нар одоо нөгөө аль мэддэг шүү дээ. Аль мэдсэн хэрэг. За энэний ард нэлийн том философи байгаа. Гэхдээ хэдүүлээ товчлоод ярихад бол одоо Мазачогийн 1427 оны сүмийн хан туурганы зургийг харж байна. Одоо Деважингаас хөөгдсөн гэдэг Капелла Бранкачи гэдэг одоо сүмд байгаа. Тэр зургийг харж байна. Тэгэхээр энэ зурган дээр бол харьцангуй бас дундад 1427 он гэхэд бол их тийм зоригтой төрслөгдсөн зураг. Ер нь бол тэгвэл Эва болохоор мэдээж өөрийнхөө нүглийг ухамсарлаж байгаа. Бурхны эсрэг явсан гэдгээ ухамсарлаж байгаа. Тэрэндээ нөхрийгөө уруу татсан гэдгийг ухамсарлаад одоо өөрийнх нь тэр цөхрлийн тэ гэд хөөгдөж байгаа тэр аимшигтай царай. Одоо энэ бол нөө сэтгэл утрлын цөхрлийн тийм амар царай. Тэгэхдээ нөө бие бол нуусан хിവэрэ байгаа. Энд чинь нөө биеийн нүглийг мэдсэн нэг юм. Тэгээд биенээсээ ичж байгаа, нууж байгаа байдалтай. Адам болохоор өөрийнхөө биеийг төдийлөн одоо нуухгүйгээр харин эсэргээрээ царайгаа нууж байгаа. Тэгэхэнгүүтээ энэ зургийг бас их нэлээд тийм хүний анхаарал татхуйц болгож өгж байгаа зүйл нь энэ зурганд элдв янзын деталь нөгөө фон дэр нь байхгүй. Тэнгэр байна, уул байна, тэ магадгүй нэг хөөгдөж байгаа тэр ордных нь хаалга ч юм уу арк маягтай дүрслэгдсэн. Тэгэнгүүтээ Адам, Ева болон тэнгэр элч тэдрийг хөөж байгаа тэр сэлэмтэй тэнгэр элч 3 дээр л анхаарал хандангуудаа тэнгэр элчийг нь улаан хувцслуулаад өгөнгүүд энэ хоёртой шууд ингээд контраст буюу эсрэгцэл болчихж байгаа байхгүй тий. Хоёр нь хувцсгүй, нэг нь болохоор юм улаан тод хувцастай байнгут маш их эрх мэдэлтэйгээр ингээд маш их юм хүчтэйгээр юм хөөж байгаа болж байгаа. Тэгэхээр иймэрдүү маягаар ер нь хэрвээ үнэхээр дүрслэхээр бол шашны тийм түүхүүдийг дүрсэлж болно гэсэн үг. За ингээд 1427 он маань ч өнгөрлөө. Түүнээс хойш бараг 70-80 жил өнгөрлөө. 1501 он боллоо. За 1501 онд манай алдарт гутлаан тайлдаггүй Микеланжело гэдэг байгаа шүү дээ. Тэр нөгөө домог гэдэг байхгүй юу? Нөгөө Микеланжело гэдэг сэргэн баналтын үеийн агуу мастер маань гутлаа тайлах завуугаар баримлаа барьдаг байсан. Тэгээд тэр нь яг нөгөө оюутных нь гэх юм уу шавийнхын тэмдэглэлт байдаг гэх юм уу багшийнхаа гутлыг тайлж өгөнгөд гутал нь ингээд юутайгаа арьстайгаа хамт зулгардаг байсан гэдэг. Яагаад тэр нөгөө бээц. Ер нь энэ хэтрүүлэгтэй түүх байсан ч бодоод үзэнгүүт Микеланжело ер нь айгүй
хоол тий цай өөрийнхөө ахуйн хэрэгцээ бүх зүйлийг мартаж тэгж баримлаа барьдаг байсан. Тийм баримлж байхгүй. За Микеланжелогийн нөгөө Альберт Давидын баримл маань байна. Манай гэрт байдаг байхгүй. Айгу танил харагдчих. За Давид гэж юу хэн бэ гэд тэгэхээр нөгөө хуучин гэрээ гэж байгаа тий. Хуучин гэрээнд бол Израилийн ард түмний талаар ер нь еврей ард түмний талаар тий тэр еврей ард түмний ёсыг мэдхгүйгээр бид нар бас хуучин гэрээг ойлгоцлно гэж бодлаа л да. Нэлийн нарийн ёстой. За тэгээд ямар тааж Давид гэдэг нь болохоор Вифлеем хотын удирдагчийн хамгийн бага хүн байсан. 8 хүүхдийн хамгийн бага хүн. За тэгээд эцгийнхаа малыг өсгөөд тий одоо нэг малчин залуул гэсэн үг шүү дээ. Гэхдээ удирдагчийн хүн. За тэгээд малаа өсгөөд завтай цагаараа болохоор нэг хөгжмийн зэмсэг тоглодог, дуу дуулдаг тийм авьяастай хүү ээжэлтэй. Тэгээд Давидыг 18 настай мөрөөрөө сайхан маллаад явж хахад эх орн руу газар нутаг руу буюу Израилийн нутаг руу Филистимлян гэдэг нэг ард түмэн дайрж байгаа юм. За энэ Филистимлян гэдэг ард түмэн дотор болохоор аврах том маш их хүчрхэг хүний биед байхгүй тийм их хүчийг өөртөө агуулсан Голиаф гэдэг нэг аврах том битэн байдаг байхгүй юу. Тэгээд ихэнгүүд Филистимлянчууд очиод юугаараа бааварлж ийнэ гэхээр юу гэж байгаа байхгүй. Та нар Израильчуудаа бид нар одоо та нарыг эзлэн хэрвээ үнэхээр эзлэгдэхгүй гэж бодож байгаа бол та нар манай Голиафтай халз тулаанд үзгээд тэгээд нөгөө Израильчууд Филистимлянчууд ч одоо төсөөлөхт ингээл хоёр талаас дун гэл очижсэн байлгүй дээ. Тэгэнгүүтээ ингээд Голиафтай Израилийн хамгийн л хүчрхэг хүмүүс ингээл тулалдаал байсан, ялагдал байсан. Тэнгүүд Давид болохоор зөвөр нөгөө ах нарыгаа тулаан хийж байгаа гэдгийг мэдж байгаа. Тэгээд ах нартаа нөгөө хоолыг нь төхүүлж өгөхгүйд тэгээд очдөг байхгүй юу. Тэгснээ Давид ах нартаа хоолыг төхүүлж өгөхдөө ер нь юу болоод байгааг ойлгоод энэ Голиаф гэх юм аврага битэнтэй манай Израильчууд тулдж байгаа юм гэдгийг ойлгонготой би тултъя гэдэг байхгүй. Гэтэл энэ үед чинь 18 байна уу, зарим их сурвалжт 14 буюу Давид маань өөрөө бараг л тийм өсвөр насны хүүхэд гэмээр байсан байгаа гэсэн үг. Гэхдээ Давид бол өстө нөгөө хүчрхэг биеэрээ биш арга ухаанаараа ялсан өөрөө нэг юм ташуур шиг одоо нэг юм сундаг гэх юм уу одоо тийм чавхтны төрлийн зэвсэгтэй тэгээ тэр чавхтны төрлийн зэвсэг дээрээ ингээд бүр их чулуу байрлуулж агаад Голиаф аврах битний яг толгойр дундуур нь өстө нөгөө цэгэн дээр нь нармаг нэгдэг л явуулээ өстө яг цэгэр рүү ингээд цогсноор одоо энэ халц тулаанд арт түмнийхээ нэр хүндийг ч аварч гарч ер нь арт түмний эзлэгдэхээс аварсан гэд тэгж байгаа. Тэгээд тэгэнгүүт нөгөө нэг тухайн үед Саул гэд хаан Израилийн хаан байсан байхгүй юу. Тэгээ Саул хаан болохоор ер нь Давидд амар баярлаад уг нь анхандаа мянганы удирдагч гэж болгосон. Мянганы удирдагч гэд мянгатын удирдагч гэдэг нь доор нь мянган цэрэг өгсөн гэсэн үг байхгүй. Тэгэхээр Давидын одоо карьер нэр хүнд ингээд өсөд ингээд цаашаа явсан гэвч нөгөө Давид чинь Голиафыг ялчж байгаа. Цаашаа ингээд өөр хүмүүстэй тулаан одоо дандаа ингээд арт түмэндээ хэрэгтэй зүйлийг ингээд хийгээд ангууд Давидын нэр хүнд нь өсөөд Саулын бүр уур нь хүрээд нэг хүүхдийг өндөр албан тушаалтаар тавьсан чинь эргүүлээ хаан болох гэдэг шүү дээ өөрийг нь баг явах гээд тэгэхэд Саул бол насан туршдаа энэ манай Давидыг зовоосон боловч Давид нөгөө бурхнаас өгсөн эрх мэдэл байсан учраас бурхнаас өгсөн яг тэр Израилийн ард түмнийг дагуулж явах ёстой гэсэн дуудлага байсан учраас цадах маань нөгөө Саулд алагдаагүй дандаа бурхны тусламжтайгаар ингэж гарч ирж исэн гэд тим түүх байгаа хуучин гэрээнд. Тэгэхээр Давид тэгэнгүүт эн чинь нэг бодлын оо бурханы сонгомл хаан байна шүү дээ тийм үү. Ирээдүйд ингээ хаан болно гэсэн. Тэгээд юу маань болохоор урд урдны баримлчид Давидыг нүцгнэр нь дүрсэлж лээсэн. Гэхдээ яаж дүрсэлж исэн бэ гэхээр нэг өсвөр насны хүүхэд ингээд айгу арга ухаантай, залтай. Тэгээд нөгөө Голиаф гэдэг аврага битнийг ингээд аль харваад хожцсон тийм одоо баатарлагаар төрсөлжсэн байхгүй нэг юм өсвөр насны хүүхэд ингээ баатарлаг байвал гэж төсөөлө бодод үзтээ айгүй нэг тийм тийм ингээ амар хөөрхөн ингээ тийм мундаг царайтай тийм гэтэл Микеланжело болохоор яасан бэ гэсэн чинь үгүй яг юугүй ялхан магадгүй ялах байх. Гэхдээ нөгөө яг харуулахын өмнөх нэг юм булчин шөрмсөн чангарсан тий маш их хүчийг оюун ухааны болон биеийн хүчийг өөртөө төвлөрүүлсэн тийм байдалтай орд өсөлж байгаа.
Тэгэхээр нөгөө энэ харц марцсан тий нэлийн юм төвлөрүүлсэн юм харцтай. Шийтцэн царайгтай гэдэг шиг тий нэг тийм төлөв төвшин тэгсэн ирнэ. Аа тий яг тэгэнгүүтээ одоо энэ нь бол эргүүлээд Микеланжелогийн өөрийнх нь амьдарч исэн цаг хугацаанаас болж байгаа. Микеланжело болохоор яагаад ингэж байгаа гэхээр хүн гэдэг чинь энэ сэрэг мандалтай үед өөрийнхөө хүчийг ингээд юу яаж байгаа аахгүй юу? Ингээд өөрийнхөө хүчийг ингээд ойлгож байгаа тийм. Энэ нэрээ Давидын би одоо яг юуг нь санахгүй байна. Нөгөө Давидын хуулбар баримлыг Английн ямар ч үлийн хатан хаанд явуулаад тэгсэн чинь нөгөө айгу хатуу ёстой англичууд чинь бүр пүү па болоод тэгээд нөгөө нэг гол эргэтнийг нэг юм нөгөө навчаар дараад тэгээд тэр навч нь одоо тэгээ бүр ингэ тусгай навч хийлгүүлээд дараад гэхдээ хуулбар нь л да. Тэгээ тэр навч нь одоо нөгөө Давидын баримлын навч гэдэг эротик хүмүүсэд бас байдаг шүү дээ. Тэгээ тухайн үедээ үл эн чинь бас л нөгөө юм баатарлаг эх орноо тийм тирануудаас тий муу ухаан удирдагчдаас хамгаалж байгаа гэсэн улс төрийн утга подтекст бол явж исэн. Тэгээд хоёулаа хамтран ажиллагааг танилцуулаад яг төгсгөл хэсрэг оръё. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай Од мандрын алтан гишүүд маань байгаа. Тэгээд олон нэвтрүүлгийн ард нэвтрүүлэг бүрт одоо алтан гишүүдийн маань хувь нэмэр баг янз бүрээр одоо тий шингэсэн байдаг гэж ойлгож байна. Баг их гэж хэлчихсэн шүү. За шинжлэх ухааны танин мэдхийн Одондөр сувгийн маань хамт олон 2025 оны 8 дугаар сарын 1-ээс за 26 оны 7 дугаар сарын 1 хүртэл уран бүтээлийнхаа нэг жилд одоо нийтдээ 1050 одоо шинжлэх ухаан, танин мэдхүй, урлаг соёлын гээд 21 нэвтрүүлгийг та бүхэндээ хүрэхээр зорион ингэж ажиллаж байна. Тэгэхээр энэхүү зорилгыг маань дэмжиж бид бүхэнтэй одоо дэмжээч гэж ер нь одоо тий шулуухаа хэлэхэд гэдэг шиг хандив өгөөч гэж та бүхнээсээ хүсэж байгаа маа. Тэгэхээр бид нар ер нь анх ингээд нэвтрүүлгээ эхэлсэн үзэг сонсогчид бидний хийж байгаа үйл ажиллагааг дэмжээ 5,000 төгрөгөөр ер нь тий энэ үйл ажиллагаагаа бити таслаасай, өргөжлүүлээсэй гэдэг утгаар ингэж дэмжиж эхэлсэн. Манай нэвтрүүлгүүд бүгдээрээ YouTube дээр үнэгүй байгаа. Та үнэгүй үзчих сонголт бол таны өмнө байгаа мэдээж. Гэхдээ одоо яг дэмжиж исэн хүмүүсээ бид нэр ийм системтэй болгоё. Тэгээд одоо шинжлэх ухааны танин мэдхүй сонирхож байгаа хүмүүс маань нэг дорой байх хэвээр нэг юм те бүлгүм ийм болох бас ёстой юм байна гэж үзээд нэг нэвтрүүлгээ 100 төгрөгөөр үнэлээд одоо нэг жилийн 100,000 төгрөг гэж байгаа маа. Тэгэхээр та бүхэн 100,000 төгрөгийг бидний дэмжихийг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны IBAN дугаар нь 94,000 за 41 91 тэг 4 518 гэсэн Од мандар танин мэдхийн сувг гэсэн данс руу шилжүүлнэ. За шилжүүлэхдээ Facebook нэр бол утасны дугаараа та бүхэн маань заавал бичих ёстой. Одоо ингэснээр одоо Од мөндрөөс тантай холбогдоод энэ алтан гишүүн гэсэн хаалттай группт оруулах юм. Тэгээд одоо биднийг яг дэмждэг одоо нэг жилийн ой боллоо тэн дээр ирлээ. Одоо 2 дахь жилдээ бас алтан гишүүн болоод 2 дахь жилдээ явж байгаа хүмүүс байна. Бид нар ч нэг ижлэхэн тэмдэгтэй нэг синдром орч аваа дээр одоо тий тэмдгээрээ манай алтан гишүүн байж тээ гэж одоо ингэж таньдаг байх жишээний. Тэгээ ер нь одоо бид нар аль болох үйл ажиллагаа одоо ямарваа нэгэн тийм боломж олтгол юм бол алтан гишүүдээ ингэж дэмжихийг хүсдэг. Дээрээс нь лайваар бүх нэвтрүүлгээ бид бүхнийг алтан оноотой анх яг бичигдэхт нь ингэж үздэг ийм хүмүүс байдаг юм аа. Тэгээд биднийг үргэлж дэмждэг алтан гишүүдтэй маш их баярлалаа. Маш их баярлалаа. За тэгээд төгсгөлд нь мэдээж нүцгэн бийг магтанд олсон Питер Паул Рубенсийн Согтуу Селен гэдэг зургийг манай найруулагч гаргаад өгөөрэй. Энэ бол зөвхөн өстө ганцхан минутанд амжуулаад хэлэхэд баа төгс биетээ ирчээд үзүүлчихсэн. Энэ манай зөөлгөө. Селен гэдэг бол ер нь Дарсны бурхан Дионисийн дагалдах одоо юм савдаг гэж хэлж болно. Тэгээд үржил шимийг хариуцдаг. Тэгээд үржил шимийг хариуцж байгаа гэдэг нь энэ зургийн за усан үзэн болон ер нь их тийм хангалуун цадгалан байгаа хохид бүсгүүчүүд болон хангалуун цадгалан байгаа Согтуу Селенаас мань харж байгаа. Ихэвчлэн нөгөө нэг Согтуу бөгөөд яг энэ 17 дугаар зууных үг хэлээр ярих юм бол их тийм аз жаргалтай байдалтайгаар дүрслэгдэж байгаа. Тэгэхээр Давид шиг зоримог байсан ч болно, Селен шиг Согтуу байсан ч болно. Аль аль нь музейд байгаа шүү. За баярлалаа. Олон төрлийн хүмүүс орлоо. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар
Future of Lifestyle Tokyo аппликейшн болон Одмондрын алтан гишүүд маань ивэнтдгээ ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондр радио 107 83.3 гэсэн хост байлгоноор та бүхэндээ хүрлээ. Маш олон деталь, нарийн мэдээллүүдийг өгсөн Аминада их баярлалаа. Тамтаас үзэг сонсогч та бүхэнтэйгээ бас дараагийнхаа дугаараар эргүү уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондр сувг нь энэ мэдчлэн таны мэдхгүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондр нэр дээрх Худалдаагчлалын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.